За өнөөдрийн киног бол мэдээж үзчихсэн хүмүүс байгаа. Тэгээ бас үзэж байгаагүй хүмүүс байгаа. Үзэж байгаагүй хүмүүст нь би бүр амар атаарах гэж байна заяа. Ягаад тэгэхээр зүгээр л ер нь нэг тийм таамаглахад хэцүү айгу олон твистүүдтэй анх үзэж байгаа мэдрэмж нь л ерөнхийдөө хамгийн гоё нэг тийм кинонууд байдэн штэ тий. Энэ яг бүр үнэхээр яг тийм кино аахгүй. Тэгэхээр ер нь бол за энэ бичлэгийн доотх комент энтрийг битгий нэх уншаарай, спойлд болох магадлалтай тий. Тэгэхээр аль болох спойлоос зайлсхийгээд бичлэгээ full screen болгож байгаад үзээрэй. За бас стримэн дээр үзэж байгаа стримерүүд байх юм бол чаттайгаа битгий харьцаарай гэж нэстэй. За ерөөдөө тэгэл болоо тэгээд илүү дутуу юм ярьж та нарын expectation чинь өөрчлөлт ингэж оруулмааргүй байхгүй. Тэгээд энэ киног өөрсдөө бүтнээр нь үзмээр байгаа хүмүүс байх юм бол Netflix дээр энэ кино байгаа. Тэгээд би л энэ киног амар гоё үзсэн. Шинээр авсан projector дээрээ гоё тааз руу тусгаж агаад дээшээ харж хэвтээд үзсэн байхгүй. Тэр шинээр авсан projector маань болохоор өөрөө дотроо YouTube, Netflix энтертэй зүгээр тогонд залгаал Wi-Fi оруулаад тэгээд шууд YouTube эсвэл Netflix руу ороод гоё таазан дээрээ ч юм уу, ханан дээрээ ч юм уу тусгаж агаад үзэж болохоор тийм айгүй гоё projector байсан байхгүй. Тэгээ одоо яг энд харагдаж байна. Ерөөсөө тийм сүртэй том овор хэмжээгүй айгүй авсаархан ирнэ. Бас айгүй гоё том хүрээнд том ингээд те том хэмжээгээр тусгаж чадчих маддаг. За бас тэгээд HDMI оролттой, USB оролттой, бас AUX оролттой юм байлээ. Тэгэхээр та нар маань өөрсдөө одоо яг энд харагдаж байгаа туул projector гэдэг албан ёсных нь Instagram руу шууд чат бичиж ороод илүү нарийн мэдээллүүдээ авах боломжтой. Тэгээд шууд захиалгаа хийгээл ерөөсөө 24 хүн цагийн дотор pickback-аар хөргүүлээд авах боломжтой юм байлээ. Үүний хувьд гэх юм бол 5 сарын 20-ны хүртэл яг үндсэн үн болох 689 мянган төгрөгнөөсөө хямдраад 399 мянган төгрөг болоод хямдарсан байгаа юм байл шүү. За тэгэхээр та нар маань хэрвээ сонирхож байгаа юм бол энэ projector-ыг сайхан худалдаж аваад яг над шиг сайхан Netflix-ийг таазнасаа ч юм уу ханнаасаа сайхан үзээрэй. За тэгээ хэдүүлээ киноныхоо үйл явдал руу орцгоё. Зүгээр ш байлаа энэ зүуд бэтэн бэчний тэр дуулам төрх харцсан чинь мас орн галзуургаад ганц гурав номер чинь нуурч чинь нуруу чинь төгс. Эй бад бич зурагч энэ төгс. Чамд хэлэх хүүхс мөр. Тэгэхээр кино маань 1997 онд гэр бүлийнхэнтэйгээ цоош нь байрлууга нүүж орж байгаа Жинсок гэж залуугийн зураглалаар хэлж байгаа юм. За тэгээд энд харагдаж байгаа Юсок гэж залуу бол манай хүний төрсөн ах бүр үнэхээр л гэрийнхнийхээ за бас Жинсокийн одоо баатар гэж хэлж болохоор хичээл номондоо сайн бүхэл спортод дэвсэлтэй гэрийнхээ эвдэрсэн янз бүрийн юмнуудыг бүгдийг нь засчиж чаддаг хүмүүжилтэй гэд үнэхээр л төгс гэдэг үгэнд асар ихээр ойртож очих тийм үлгэр жишээ залуу байгаа байхгүй. Хэдий сайхан машины ослд ороод нэг хөлн доголдог болсон ч гэсэн дүүгийнхээ нүдэнд бол стил супер баатар шиг харж хүндэлдэг ах нь хിവэрээ. Ямар ч тач манайд ингэж шин байшиндаа нүүж ороход Жинсок яг яагаад ч юм тэр байшинд анх удаага л ирж байгаа хэрнээ нэг тийм таньдаг газараа ирж байгаа юм шиг л мэдрэмжтэй байгаад байдгийг. Угаасаа гэхдээ тэр байшин нь үнэхээр л гоё байшин байгаа юм л та. Уг нь бол манай хоёр тусдаа өрөөнд орох ёстой байсан ч гэсэн өмнөх эзэн нь тэр нэг 2 давхрын өрөөнөөсөө хог навшаа гаргаж амжаагүй байж таарад одоохондоо бол тэр хоёр нэг өрөөнд л одоо хамтдаа орохоор болж байгаа юм байлээ. Оройн Жинсок ааваасаа тэр өрөөний тухай асуусан чинь эзэн нутахгүй ирээд юмнуудаа авч болохоор битгий нэг санаа зовоо. Ямар ч тач тэр өрөөрөө бүр огтхоонч орж болохгүй шүү гэж надад загсан болохоор миний хүүхдүүд битгий тэр өрөөрөө дөхөөрэй л гэж. Ингээ хоолоо идсэн байж хахад нь яг бүр тэр 2 давхрын өрөөнд дотор нь юм унах чимээ гараад хамгийн сонин Жинсок л ганцаараа тэр чимээг нь сонссон байдаг. Сая юм унж байгаа шиг тийм чимээ гарлаа штэ. Та нар сонссонгүй юу гэсэн чинь нэрэл нөгөөдүүл нь бүр ерөөсөө сонсоогүй байгаа. Яж ит л оройн унтахаас өмнө дуу сонсч байсан чинь дахиад тэр өрөөнд дотроос нь чимээ гарах шиг болоод ахтайгаа нийлж байгаа донгойлох гэж үзсэн чинь ахыг нь сэрхээс өмнө ууг нь хэд хэдэн чимээ гарч ирсэн ирнэ. Яг ахан сэрж хурж ирээд чих тавиад сонссон чинь бүр ямар ч чимээ байхгүй болчдөг. Улмаар Юсоктэй Жинсокийг тайвшруулад за ахын дүү хичээл номныхаа хажуугаар гэр үлгэлт энтергээд ядарсан юм байлгүй дээ. Хоёулаа бороонд гарч жоохон алхъя гэд дагуулад гарна. Бороо бол угаасаа л тайвширмаар байгаа үед классик штэ тэ. Ахтайгаа сайхан бууалаад айгүй гоё вайптай зогсожсэн чинь аав нь Юсокийг дуудаад заах нь газ орчоо гараад ирья чи эндээ хүлээж гэд гэрлүүгөө буцдгийг. Даанч тэгээд харих замд нэг бөөн үл таних нөхдүүд гарч ирээд Юсокийг бүхээгтэй машиндаа суулгаад одоо барьцаалаад гэх юм уу тэ аваа явцдаг. Жинсок ахыгаа аварч чаддаггүй ч гэсэн яг тэр авч явсан машиныхын дугаарыг бол айгүй сайн зээжилдээ. Тэгээ тэрийг маргааш нь ирсэн хоёр хэрэг дээр ажиллаж байгаа гэж нэг цагдаа нарт хэлээд тайлгуулсан чинь тийм дугаартай хар бүхээгтэй машин байтугай тийм дугаартай ганц ширхэг машин энэ улсад алхаа гэдэг. Жинсок үнэхээр л ач холбогдол өгч айгүй удаан харж цээжилсэн болохоор яг тэр дугаарыг зөв санаж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа ч гэсэн одоо тэгээ яалтай билээ тэ байхгүй гэдэг юм чи. Ямар ч байсан цагдаа нар нь байдаг чадлаараа ажиллаж бүр гэрт нь байрлах замаар барьцаасан хүмүүсээс нь дуудлага ирэх нү яах нү гэж мөрдөжсэн ч гэсэн ямар ч сураг чимээгүй бүр 10
томчж байгаа. Ядчил шүн болгон л яг юу мэддэхгүй нэг тийм алуулж байгаа юм шиг сонин зүүд Жинсок зүүдлээд нэг шүн сэрэтгсэн чинь өнөөх хаалттай байсан өрөөнийхэн цаанаас бүрэл амар чанга чимээнүүд сонсогдоод идэг. Яг зүгээр зүүдл байсан юм байлээ. Зүүд нь муухай байсан ч гэсэндээ амьдралд нь гоё юм тохиолдоод Юсок эсэн минь эвэрүүл савсаруул буцаад хүрээд ирсэн байгаа. Гэхдээ нэг юм гэвэл ягаад ч юм яг тэр хулгайлагддаг өдрөөсөө хойш бүр гэртээ ирэх хүртлээр бүх ой санамжаа алдсан байдаг. Тэгэхээр хин тулгайлагдсан, ягаад тулгайлагдсан энтергээд бүх юм тодорхойгүй айл гэсэн үг. Гэтэ тэр бол нэрээ үнэндээ хамаалга те. Гол нь ах нь амьд байна, асуудал алга, за бас яг асуудал алга бол биш заяа гээд. Ах нь нэг шүн босоод гараад явсан хэрнээ өглөө нь та ингээд өчтөр хаашаа гарсан юм бэ гэд асуусан чинь би хаашаач гараагүй штэ. Шууд л унтсан штэ гэд байдгаас гадна нэг харсан чинь зүүн хөлн биш баруун хөлөнд тоглож ирсэн оо. Тэрийн өөрт нь хэлсэн чинь буцаад зүүн хөлөнд тоглож эхэлж мэхлээд ер нь л нэг тийм ноотой л байгаад идэгин. Жинсок унтаагүй байсан юм бэлээ. Яг яагаад байгаа юм болоо гингүүтээ нууцаар араас нь дагаж гараад харсан чинь бүр доглохчгүй зүв зүгээр хурдан алхаж агаад таксинд суугаад явцдаг. Тэгээ манай хүн ч гэсэндээ өөр таксинд суугаад араас нь дагангуудаа буухаар нь ч гэсэн дагаад буусан чинь нэг тийм амар сонин андерграунд газар очисноо өөрийг нь боосоо гэж дуудаад байгаа хоёр нөхрийг ажиллаа сайн хийхгүй байна интер гэж загинж магнаа заяа. Тэгээ бүр яг сайн харсан чинь тэр загнуулж байгаа хоёр ажилчин нь нөгөө ахыг нь алга болоход ирж ажиллаж исэн хоёр цагдаа дүрээрээ байж гэдгийг. Яг ямар учиртай болоо гэдгийг бүрэн мэдэж авах гээд цаашаа дагаж явж байгаад тэр хоёр ажилтнанд нь баригдаа бөө юм болж зүхтэн арай гэж нэг юм молторч чаддаг ч гэсэн эдсийн мөчөд ах нь өөрөө араас нь гарч ирээд бариад авчдаг. За тэгээ ухаалдаад сэрэхдээ яг нөгөө өчигдөр унтсан байсан газраас ирэхээс гадна ах нь зүгээр хажууд нь унтсан байж байгаа. Яг яасан юм бэ миний дүү муухай зүүдэлсэн юм уу гэд энгийн юм шиг байсан ч гэсэн Жинсок 0-доо орж өөрийгөө түгжээд би зүүдлээгүй. Би өчигдөр болсон бүх юмыг санаж байна. Тэр хоёр цагдаа жинхэнэ цагдаа нар биш юм байна тийм үү? Чи миний ахыг яасан? Чила миний ах биш гэд бөөнл юм болж байгаа ш. Сүүлдээ Юсок арай гэж нэг юм Жинсокыг тайвшруулад юу яриад байгаа юм бэ? Өчигдөр юу ч болоогүй. Гү чи зүгээр л намайг доголохгүй явж ийн энтер гэд хид юм зүүдэлсэн байна. Тэглээч угаасаа чи өчигдөр уух ёстой юм уугаагүй юм биш үү гэд тайвшруулдаг. Жинсок ер нь нэг тийм жоохон сэтгэл санаа тайвшруулдаг ч юм уу те нэг тийм эмчийн хяналтанд нэг юм тусгай заавал өдөрт нэг удаа уудаг юм байлээ л те. Тэгээ нэрнгээсээ л өчигдөр яг уух гэжсэн тэр имээ юмны доогуур наагаад тэгээд уухаа мартцсан байхгүй. Тэрийг ээж санаад тэгээ угаасаа ойртоо бас янз бүрийн сонин юм зүүдлээд байсан болохоор зүүдэлсэн зүүдээ амьдралтайгаа холиод гимгүй байсан ахыгаа буруутгаад байсан юм байна гэдгээ ойлгодог. Гэхдээ ахыгаа гараад явсны дараа нөгөө нэг өчигдөр нүднийх нь урд унгаасан харандааны запасыг олохоос гадна уг нь бол ах руугаа орилж байхдаа өчигдрийн юмнуудыг санаж байна л гэж хэлсэн болохоос биш ерөөсөө доглолгүй алхсан тухай юу ч дуртаагүй штэ тий. Тэгсэн чинь дөрөв тайвшруулж байхдаа чи намайг доглолгүй алхсан гэж зүгээр зүүдэлсэн байна гэд амаалтаа баригдаа наацсан байгаа юм чи. Улмаар манай уу яг юу болсон тухай бүгдийг нь сайхан ээжтэй хэлээд угаасаа л ээж нь бүр айгүй айгаад айгүй хүн дээр тусгаж л авч байгаа байхгүй. Гэтэ айгүй сонин оройн дахиад Жинсок өнөөх хоёр давхрын өрөөнд дотор ах нь өөрийнхөө амийг хорлоод дүүжлүүлсэн байж гинэ гэж зүүдэлт сэрэнгүүтээ ээжийнхээ яриаг нууцаар сонссон чинь энэ новш гадарлаад эхэлчихжээ. Хурдхан шиг дуусахгүй бол болохгүй юм шиг байна гэд Юсоктой ярьсан байж дээ ээж нь. Сонсцсон байж байхдаа яг баригдгаа шахаж гадаах хаалганы ард нуугдаад буцаад өрөөнд нь ороод ирэхэд амжиж орж чаддаг ч гэсэн угаасаа л жинхэнэ ээж нь биш гэдгээ мэдэгдчихлээ гэдгээ ойлгоцсон. Зүгээр сайхан цагаандаа гарцсан байдгийн те. Доод давхурт тамиг зууцсан суужгаад Юсок руу залгаад чи ингээ хурдан ирэхгүй дөө би л баригдчихлоо гэж мэгээд те. Жинсок уг нь ингээ цонхоороо гарч зүхтаагаад гарах замдаа аавтайгаа таардаг.
Даанч тэгээд ойлгомжтой л доо. Аав нь ч гэсэндээ жинхэнэ аав нь биш. Улмаар дахиад бөө юм болж зүхтаан арай гэж нэг юм ёстой яг жинхэнэ цагдаагийн газар болж очингуудаа шин байшиндаа нүүж орсноос хойш болсон бүхэл юмнуудаа хэлдэг. Гэтэ яагаад ч юм нөгөө цагдаа нар нь та яагаад 1976 онд төрсөн юм байж өөрийгөө 21 тэгээд байгаа юм бэ гэдэг. Юу яриад байгаа юм бэ? 1976 онд төрсөн хүн чинь 1997 онд 21 тэл байдаг юм байгаа сте гэсэн чинь бүр шоолж молоод бөөнл юм болдгийг. Ягаад тэгэхээр календар дээр нь 1997 он биш 2017 он гэж байхаас гадна Жинсок өөрийгөө тойлонд очиод харсан чинь өнөөх сайхан модой шиг толгор царай нь хөгшрөөд үрчлээ суудсан ах хүүгийн царай болоод хувирсан байдаг. Тархин дэлбэрчих гээд те юу вэ? Юу болчихвоо гэд яалтчгүй л өөрт нь юу хийснийг мэдэж авах гээд өнөөх хуурамч гэр бүлийнхэн дээрээ буцаад очиход за яг хэдүүлээ хамгал утга учрыг ойлгож байгаа. Яг тэр нөгөө орж болохгүй шүү гэдээсэн хоёр давхрын өрөөнд нь 1997 онд нэг ээж охин хоёрыг алж исэн хүн амнэр гарч исэн байлээ. Тэгээ одоо тэр алсан алуурч нь манай Жинсок болж таарж байгаа юм л та. Хэрэг гарснаас хойш 20 жил өнгөрчөөд байхад алуурч нь олдохгүй явж байгаад одоо энэ ахыхын дүрд орчоод байгаа нөхрийг тэр алуулсан эмэгтэй гэр бүлийнхэн нь хөлслөөд жоохон хуулийн дагуу биш нэг тийм цагдаа нарт хамааралгүйгээр тэр алуурчин олуулахаар нууц мөрдлөгийн ажилд хөлсөлж авсан юм бэл. Бүр бөө юм болж арай гэж нэг юм Жинсокийг буюу одоо тэр хэргийн алуурчин олж чадсан ч гэсэн Жинсок яагаад ч юм тэр хүн алсан хар бараан дурсамжаа травманасаа одоо травмадаад ч юм уу те ой санамжнаасаа арчицсан. Ер нь л нэг тийм эрүүл гэхэд хэцүү айгүй эвгүй хүн л болцсон байж исэн байгаа. Тэгээ за зүгээр сүрдүүлэх замаар хэргийг хүлээлгэх гээд бол угаасаа бүтэхгүй юм байна оо гингүүтэй өөр нэг тийм ховсын аргаар мэрэгсэн эмч хүнийг багтаанэгдэхэд яг тэр аллах хийхээсээ өмнөх үеийнхэн дурсамж руу Жинсокийг ухамсараар нь ховсдож аваачаад тэнгүүтээ тэр хүн алсан өрөөг нь яг л тэр аллах болсон шүнийхтэй адилхан байдлаар засаад за бүр яг тэр шүн явж исэн дуу яг тэр шүн орж исэн бороо энтергээд бүх юм л адилхан байлгангуудаа тэр өрөө наваачиж оруулаад ой санамжийн сэргээх л одоо тийм төлөвлөгөө байсан юм байл. Ховсын аргаар яг гэр бүлийнхэн гэж өөрсдөө итгүүлэнгүүтээ 1997 онд байгаа юм шиг жүжиглэж одоо тэр аллах болсон байшин руу нүүж орсон л гэсэн үг шүү дээ, тэ. Киноны эхлэл Жинсок угаасаа нүүж ирж байхдаа анх удаага ирж байгаа ч гэсэндээ тэр байшин нэг тийм таньдаг жимсэг юм мэдрэмж аваад ийн гэсэн шүү дээ, тэ. Угаасаа л дотор нь өөрөө хүн алж исэн болохоор тэгж мэдрээд байсан гэсэн үг. Ямар ч байсан уг нь бол энэ төлөвлөгөөнд тэгж 12 хоног сунжирч мунжрах ёсгүй. Яг л тэр нүүж орсон бороотой өдрөө л хэрэгжчих ёстой байсан чинь даанч лай болж цагдаа нар тэднийг нэг тийм хуулиас гадуур буруу замын мөрдлөг хийгээд байна гэдгийг нь мэдэнгүүтээ ягаа нөгөө нэг те Юсокийг шууд гудамжинд нь барьцаалаад аваад явцсан байгаа байхгүй юу. Бөөн арын алгадж арай гэж нэг юм 19 хоногийн дараа гарч иж чадсан ч гэсэндээ бороо орж өгөхгүй байгаад байсан юм байлээ. Одоо ингээд бороо ч бас нэг тэр төлөвлөгөөнийх нь нэг юм чухал хэсэг байгаад байгаа ш. За окей тэгээ бүх юм тодорхой болчлоо ш. Нэгэнт цайраад те новшмын чи тэгээ яг яагаад тэр ээж охин хоёрыг алсан тухайга санаж гэнэ үү гэд асуусан чинь үнэхээр л санахгүй байгаа юм байлээ л те. Санахгүй байгаа ч гэсэн би тийм хүн алхаар хүн биш ээ. Та нар хүн андуураад байна гэд гүрийгээд л эдгийм. Тэгжсэн за бүр машинаас нь өсөрж бууж зүхтаагаад бөөнл нарийн гудамжуудаар зүхтааж сүүлдээ Юсокч машинтайгаа осолд ороод манай өнч гисэн өөр нэг машинд дариулаад ухаалтааддаг. За тэгээ ингэж ухаалдахдаа л бүр эцэст нэг юм яаж явж байгаад тэр ээж охин хоёрыг алсан тухайга санаж байгаа байхгүй юу? Ер нь бол манай хүн 21-тэй байхдаа яагаад ч тэгэж алуурчин болж болохооргүй айгүй сайхан аз жаргалтай гэр бүл мүлтэй айгүй сайхан аз жаргалтай гай байсан бэлээ. Ууг нь бол даанч харамсалтай нь яг нэг л өдөр гэрийнхэнтэйгээ шин гэрлүүгээ нүүж явж байгаад машинтайгаа осолд ороод ээж аав хоёр нь хоёулаа газар дээрээ нас орч ах нь маш хүнд байдалтай сэхэнд орсон юм байлээ. Ахыхаа эмчилгээний төлбөрийг богино хугацаанд олж ойж л ахыгаа аварж үлдэхээр асар хэцүү байдалд ороод интернет дээр цалингаа уртчилж өгч туславал юу ч хийхэд билээ ажил голохооргүй тийм хөдөлмөрч залуу байна гэж бичиж ч үзлээ. Энэ тэндүүр ажил хайж явж ч үзлээ. Даанч тэгээд яалтчгүй л цалингаа уртчлаад өгчих ямар ч газар байхгүй л байгаа юм л. Гэсэн чи яг л итгэл алдрах гэж явах үед за тэгээд ойлгомжтой тий хүн алах ажлын санал нэг хуурамч хаягтай танихгүй хүнээс ирсэн байдаг. Уг нь бол тийм юм хийхээр хүн биш ч гэсэн ээж аваагаа алдсан шиг ахыгаа алдах хүсэл үнэхээр л байгаагүй учраас саналыг нь зөвшөөрөөд очтгийг нөгөө хүнийхээ хэлсэн ёстой ганцхан л зүйл буюу ээжийг нь алаарай. Ерөөсө хүүхдүүд нь бол гар хурж болохгүй шүү гэсэн үгийг сансаар орсон ч гэсэн яалтчгүй ингээд хүүхдтэйгээ тэврэлдээ дундж байгаа их хүнийг хараад би яаж ийм юм хийх гэж зүрхэлж чадваа гэд буцаад гарах гэж ядгийн үг нь. Даанч тэгээд те эйженс ирээд дээд давхарт байсан охин нь ч бууж ирж тараад бөөнлөн болж орилгохт нь Жинсок ягаад ч юм сандарсандаа ч юм уу охиныг чимээгүй болох гэж араас нь хөөж огаад санамсаргүйгээр хутглаад алчдаг.
Тэгээ яг л энэ мөчөд тархинд нь бүр яг юу болж ирснийг бол Жинсокоос өөр хэн ч угаасаа мэдэж чадахгүй. Сүүлийн хэд хоногт авсан асар их стресс, шаналл нь бөмбөг болж тесрээд араас нь орж ирсэн ээжийг ч гэсэн хутгалаад алсан байгаа. Хамгийн зүрхөвтгмөр нэг юм нь болохоор дээд давхарт нь юу болсныг мэдэж чадаагүй ганц амьд үлдсэн жоохон хүүд нь Жинсок ингээд те ахын дүү орондоо орж хүнжлөөрөө өөрийгөө хучаад 10 удаа дарааллаад 1-100 хүртэл тоолоорой. Тэгэх юм бол ээжигч хоёр чинь хүрээд ирнэ гэж хэлчихэд гарах замдаа гэр бүлийн зурагнаас нь ахыг нэмчилж хэлсэн эмчийг олж хардаг. Тэр эмчил Жинсокийг хүсэлсэн болж таарж байгаа. Жинсокийг ахихад л юу ч хийхээс буцахгүй байгаа юм байна гэдгийг мэдэнгүүтээ мөнгөний хямрал өөр шир энтрээ дарж амьдралаа аврах гээд эхнэрийгээ алуулангуудаа даатгалынхын мөнгийг л авах гэж байсан юм байлээ. Жинсок энийг нь ойлгочоод очингуудаа та яг яаж юм хийж чадчихэна гэхэд нь нөгөөх нь ч гэсэндээ би чамайг ингээд хүүхдүүдэд гар үрж болохгүй гэж хэлээ үздэй хэмээн тэр хоёр ноцолдоод тэгээ ноцолдох замдаа тэр эмчин тэр дээвэр дээрээсээ унаад нас орсон байдаг. За тэгээ ингэж хамаг юмаа санчаад имлэг зэрэгт нь мөрдөгч залуу айл хизээний хажууд нэрцэн юм санахгүй байгаа юм чинь гээд алах гээд байж идэгюм. За бас дээрэс нь яг үнэндээ энэ залуу зүгээр нэг мөрдөгч биш тэр өнөөх ганцаархнаа өнчрөөд үлдсэн жоохон хүн байсан юм байлээ. Ямар ч байсан бүхэл юмаа сансан гэдгийг мэдэнгүүтээ чамайг манай аав хүсэлсэн биз дээ. Тэр хэрэг гарахаас ганцхан сарын өмнө гинтл аав ээж дээр баахан даатгал үүсгэчихсэн байсныг би сүүлд олж мэдсэн. Аав чамайг хүсэлсэн биз дээ гэхэд нь Жинсок хөрх юм сэтгэлийг нь өвдөхгүйгээд үгүй аав ч н оролцоогүй би ганцаархнаа алсан юм аа гэж мэгдсэн ч гэсэн бүр бүтэн амьдралынхаа турш өөр юунд ч анхааралгүйгээр зөвхөн тэр хэргийн учрыг л олох гэж амьдралаа үрсэн залуу бол айл хизээний аавыгаа тэрийг хийсэн юм байна гэдгийг ойлгоцсон байх нь тодорхой л та. Эцсийн удаа амьдралыг нь сүрүүлсэн хүний урд инээж чадахгүй, уйлж чадахгүй зогсож жагаад Жинсокийг алалгүйгээр хаяад гараад явцдаг. Улмаар Жинсокч тэр өөрийг нь алах гэжсэн тариагаар амиа орлоод хохирогч залуу Манж гэсэн эмнэлгийн цонхоор үсэрч амиа оруулсноор кино маань үнэхээр л маш гонигтай төгсгөлөөр ингэж дуусч байгаа юм аа. За тэгээ киноны маань үйл явдлын төрөд өндөрлж гин. Тэгээ ерөнхийдөө болвол нэг тийм яг цэвэр аим шин кино бол ерөөсөө биш. Ерөнхийдөө болвол mystery thriller гэж явахаар кино. Яг ч аим шин кино бол биш. Гэхдээ яг миний тоосноор болвол нийтдээ 4 цочоодаг хэсэг байсан. Тэгээ кредитсийг оруулгүйгээр тоолох юм бол 1 цаг 42 минутын урттай кино байсан. Тэгэхээр хэрвээ та ерөнхийдөө аим шин кино биш ч гэсэндээ те энэ киног үзэж байгаа бол дунджаар 25.5 минутанд нэг удаа цочих нэ. За тийм байна. Тэгээд өнөөдөр маань бичлэгийн дөрөд өндөрлж гин. Хэдүүлээ угаасаа дараачихаа бичлэгээр тун удахгүй уулзна. Тэ. За сайхан амраарай. Гой зүзүүдлэр. Баяр та. Дараачихаа бичлэр уулзна.